Сайн бацгаана уу? Та бүхэндээ зохиол сурвалжсан сургалтын арга зүйн номноос сургалт үйл ажиллагааг хэрхэн төлөвлөсөн талаар та бүхэндээ танилцуулах гэж байна. Улаан малгай дүлгэрийг хүүхдийн нас сэтгэхийн онцлог тохируулан бага зэргийн өөрчлөлт хийж бага дунд ахлах бүлэгт танилцуулах хувилбарыг тайлбаршуулж бэлтгэл бүлэгт болохоор их хувийг нь ашигласан байна. Хүүхдийн насны онцлог тохируулах нь үлгэрээс айх бус, харин түүгээр дамжуулан ёс суртахууны ойлголт, төсөөлөл, бүтээл сэтгэлгээ хөгжих боломжтой болдгийм байна. За та бүхэндээ сургалт үйл ажиллагаа нэгээ танилцуулахаас өмнө 4 настай хүүхдэд улаан малгай дүлгэрийг хэрхэн хувиргаж өөрчилсөн талаар та бүхэндээ улаан малгай дүлгэрээ ярьж өгье. Эрт урдын цагт нэгэн бяцхан хөөрхөн охин тосгонд амьдардаг байжээ. Нэг удаа охины төрсөн өдрөөр эмээ нь улаан малгай ойж өгчээ. Түүнээс хойш эмээгийнхээ ойж өгсөн улаан малгайг байнга өмсдөг болсон тул хүмүүс түүнийг улаан малгайд гэж дууддаг болжээ. Нэг өдөр ээж нь түүнд хэлж гин "Эмээ чинь өвдөд гэртээ хэвтэж байгаа. Чи энэ сагсанд байгаа шар тос хуушурыг аваад түүнд хүргэж өг. Замдаа модон дунд орж болохгүй шүү. Зөвхөн шулуун замаар яваарай" гэж анхааруулжээ. За ээжээ гэж хэлээд улаан малгайд сагсаа бариад эмээгийн гэр рүү алхажээ. Гэтэл замдаа нэгэн муу санаатай чонтой таарчээ. "Сайн байна уу? Жаахан охин минь, чи хаашаа явж байна?" гэж чон асуулаа. "Би эмээгийнх рүүгээ явж байна. Эмээ маань өвдөөд гэртээ байгаа. Ээж энэ сагсыг хүргээд өг гэж захисан юм" хэмээн улаан малгайд хариулжээ. Чон маш их өлсөж охины гэдий гэж боджээ. Гэвч муу санаа гаргаж эхлээд эмээг нь мэдээд дараа энэ охины гэдвэл би сайн цадах юм байна гэж боджээ. Тэгээд чон улаан малгайт руу инээмсэглээд "Энэ найд гой цэцгэс маш их байна. Чи эмээдээ нэг баглаа цэцэг аваачиж өгвөл эмээ чинь их баярлана да" гэлээ. Улаан малгайд энэ санааг сонсоод баярлаж замаасаа хазайж ой руу орж цэцэг түлээ. Харин чон шулуун замаар гүйж улаан малгайд очихоос өмнө эмээгийн гэрт хурж очоод хаалгыг нь тогшжээ. "Хэн бэ?" гэж эмээ асуулаа. "Би байна. Улаан малгайд байна" гэж чон нарийн хоолоогоор дуугарчээ. Эмээ хаалгаа нэмэгц чон түүнийг нэг ямсгаагаар залгиад хувцсыг нь өмсөж орон дээр нь хэвтлээ. Удалгүй улаан малгайд ирж хаалгаа тогшлоо. "Хэн бэ?" гэж чон эмээгийн хоолоогоор дуурайн хэлжээ. "Би байна. Улаан малгайд шартоос хуушуур авчирлаа" гэж охин хэлээд гэрт оров. Улаан малгайд орон дээр хэвтэж буй эмээгээ харж "Эмээ минь, яасан том чихтэй болоо вэ? Чамайг сонсохын тулд охин минь. Эмээ минь, яасан том нүдтэй болоо вэ? Чамайг сайн харахын тулд. Эмээ минь, яасан том амтай болоо вэ? Чамайг амархан идэхийн тулд" гэж хэлээд чон охиныг залхичихжээ. Аз болж тэр үед ойд анчин явж байгаад эмээгийн гэрийн ойролцоо иржээ. Тэр эмээгийн гэрт хачин дуу гарахыг сонсоод гэртээ орлоо. Тэгээд анчин чоныг харж эмээ охин хоёрыг залхисныг ойлгожээ. Анчин чонын гэцсийг зүсэж алснаар эмээ улаан малгайд хоёрын амийг аварчээ. Тэр цагаас хойш улаан малгайд ээжийнхээ загсан үгийг маш сайн дагдаг. Явж байгаа замаасаа хазаадгүй болсон юм гинэ. За сургалт үйл ажиллагааныг нь суралцахын үр дүн математик 3-1-ийн А. Хүүхэд дасгал даалгавар гүйцэтгэхдээ 10 хүртэл цээжээр 5 хүртэл юмсыг оноож тоолно. Сургалтын чиглэлийн уялдаанд байгаль нийгмийн орчин 3-1-ийн В. Хүүхэд юмсын шинж чанарыг ялгаж харьцуулна. Хөдөлгөөн эрүүл мэнд 3-2-ийн В. Хүүхэд хоол хүнсний бүтээгдэхүүнээс эрүүл мэндэд тустай хүнсийг ялгаж хэрэглэнэ.
Үйл ажиллагааныг нь жимс таний. Багш хүүхдүүдэд улаан малгайт эмээдээ жимс хүргэхээр явж байгаа тухай өгүүлнэ. Тэр жимсийг таньж туслах хэрэгтэй гэдгийг хэлж ойлгуулнаа. За хүүхдэд жимс ногоог нэг нэгээр нь өгч барьж үнэрлэх хараад ямар шинж чанартайг нь хүүхдүүдээр хэлүүлнэ. За зарим хүүхдүүдэд нүдийг нь аниулж гараар нь бариулаад ямар жимс, ямар хүнсний ногоо болохыг нь таалгуулна. За аль нь мандрин хоёр юугаараа адилхан, юугаараа ялгаатай вэ гэх мэт асуулт асууна. За жишээ нь алим ямар өнгөтэй байдгүй, амт нь ямар байдгүй гэх мэтчлэн мандрин ямар өнгөтэй байдгүй, ямар амттай байдгүй гэж хүүхдүүдээсээ асуулт асууж ярилцсанаа. За үйл ажиллагаа 2 нь болохоор хоол хүнс. Хүүхдүүдэд хоол хүнсийг харуулсан хэрчмэл зураг картнаас сонгож авч эвлүүлнэ. За тэгээд зургийг эвлүүлэхэд юу болсон, ямар дүрстэй адилхан болохыг нь хэлж ярилцсан. Үйл ажиллагаа 3 нь улаан малгайт охинд туслая. Эдгээр хүнсний бүтээгдэхүүнээс хүний бие тустайг нь баруун гар талдаа, тусгүйг нь зүүн гар талдаа байрлуулаарай. Мөн дүн тоог нь хэлээрэй гэж хүүхдүүдээр дүн тоог нь хэлүүлнэ. За ширээн дээрээ хүнсний бүтээгдэхүүнээс тусдаа, тусгүй гэсэн нэг хүүхдийн биед чихэр гэхэд хүүхдийн биед тусдаа юу тусгүй юу, жимс ногоо хүүхдийн биед тусдаа юу тусгүй юу гэх мэтчлэнгээр хүүхдүүдээсээ асуулт асуугаад тэр зургуудыг нь байрлуулах юм байна.